бизнесийн орчны өмнө тулгардаг хамгийн чухал асуудлын нэг бол төр засгийн тогтвортой байдлын асуудал байгаад байдаг. Үеийн үед л ер нь бол засгийн газрын шийдвэр, засгийн одоо үйл ажиллагаа тогтвортой байх нь өөрөө бизнес чухал байна гэж ийм асуудал гардаг. За яг сүүлийн жилүүдэд засгийн газар өөрөө тогтвортой байгаа нь үнэн. Гэхдээ тодорхой хэмжээний бас шийдвэрүүд нь бол тогтворгүй гарч ирэх тохиолдлууд бол нэлээд гарч ирдэг. Тэгэхээр энэ өөрөө нөгөө засгийн тогтвортой байх гадна засгийн шийдвэрийн асуудлууд, гинтийн шийдвэрүүд огцом гарч ирэх тийм ээ. Ийм асуудлууд гарч ирдэг учраас энэ өөрөө удаан хугацаагаар, урт хугацаагаар бизнесэд төлөвлөсөн байдаг аж ахуйн нэгжүүдийн хувьд бол маш хүндрэлтэй асуудал тулгардаг юм байдаг. За дээр нь бас нэг макро эдийн засгийн нөхцөл байдал бол сүүлийн үед яг ковидын дараа нэг хэсэг сэргсэн. Тэгвэл сүүлийн 1-2 жил бол буцаад муудаж байгаа нь өөрөө бизнесийн орчныг одоо илүү сайжруулах нөхцөл байдал үүсч чадахгүй байна гэж ингэж харагдаж байгаа юм дүр зураг бол гарч байгаа. За дээр нь энэтэй холбоотой ер нь бол бизнесийн орчин дээр бас нэг тодорхой нөлөөлдөг асуудал юу байгаа гэхээр эдийн засагт төрийн оролцоо айгүй өндөр байгаа. Өмнөх одоо сүүлийн жилүүдийн тоо мэдээлэл харахад 2020 онд бол хувийн хвшлийн дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувийн хвшлийн оролцоо бол 74% байсан бол 77% байсан бол жил бүр ерөн сүүлийн 10 жил байнга буурсаар ирж байгаа. Энэ жил бол 24 оны байдлаар 74% болж буурсан. Энэ өөрөө юуг харуулж байна гэхээр засгийн газрын буюу төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн бизнес илүү өргөжж байна. Хувийн хвшлийн оролцоо багасч байна л гэдгийг харуулдаг гэсэн. Тэгэхээр ерөөдөө та бас макро хүчин зүйлс төрийн оролцоо гэдээ дурдлаа. Тэгэхээр ер нь яг одоогоор бизнесүүдэд үйл ажиллагаанд нь хамгийн их доголдолыг үүсгэж байгаа, хамгийн одоо том хойшин татж байгаа, хамгийн том хүчин зүйл юу вэ гэж харж байгаа бол? За маш олон зүйл байгаагийн нэг нь бол одоо жишээ нь засгийн газрын зүгээс бол сүүлийн үед татвар нийгмийн даатгалын шимтгэлийг хийнэ гэж ингэж зарлж байгаа. Энэ бол бас бидний бизнес эрхлэгчдийн хувьд бол бас илүү эерэг хүлээлтийг бас бий болгож байгаа. За дээр нь бизнес эрхлэх орчинд нөлөөлж байгаа бас нэг зүйл юу вэ гэхээр санхүү одоо хөрөнгө оруулалтын их үүсвэрийн асуудал байгаа. Сүүлийн жилүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт бол тогтмол буурсаар ирсэн, тогтвортой сайн өсч чадахгүй байгаа. Тийм учраас гадаадын шууд хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бий болгож дотоодын аж ахуйн нэгжүүд маань нэгдүгээр томрох хэрэгтэй. Тэр томорсныхоо хэрээр гадны шууд хөрөнгө оруулалтыг татах энэ орчноо бас сайжруулж авах юм бол компаниудын хувьд бол бизнесийн орчныг илүү өргөжүүлэх, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, зах зээлээ нэмэгдүүлэх, дээр нь гадаад дотоод зах зээл рүү бүтээгдэхүүнээ экспортлох энэ боломжууд нь илүү нэмэгддэг гэж бол бид нар харж байгаа. Тэгэхээр ерөөдөө татварын хуулийн төсөл дээр Улаанбаатарын танхимын хэсгээс ерөөдөө бас бизнесүүдээс одоо санал хүслийг аваад боломжлсон байгаа. Ер нь бизнесүүдийн хувьд ямар өөрчлөлтийг хүсэж байгаа юм бол? За татварын хуулиуд дээр бол бидний хувийн хвшлийн зүгээс хүлээж байгаа хүлээлт юу байгаа вэ гэхээр давхарцсан олон процессууд өнөөдрийн татвар хураалт болон татварын хөнгөлөлт чөлөөлттэй холбоотой олон процессуудыг бид нэр давхартлуудыг арилгаач гэдэг ийм хүлээлт бол байж байгаа. Татварын хувь хэмжээг мэдээж тодорхой зарим давхарцсан хувь хэмжээнүүдийг буулгахыг бол бид нэр хүсэж байгаа. Түүнээс ш одоо юу гэдэг бүх татварын хувь хэмжээг буулгаач гэж хүсэж байгаа юм бол байхгүй. Маш олон татварууд зарим хэмжээний татварууд бол давхардаж авагддаг. Тийм учраас энэ олон давхардлуудыг л нэгдүгээрт бид нэр одоо арилгаач гэдэг ийм хүлээлтийг өсөж байгаа. За нийгмийн даатгалын шинтгэлийн хувьд бол манай хувийн хвшлийнхны зүгээс бол бид нэр нэлээд ийм реформын шинжтэй шинтгэл хийх шаардлагатай гэж бол харж байгаа. Тэр нь юу вэ гэхээр нийгмийн даатгалын сангийн удирдлага, нийгмийн даатгалын сангийн одоо зарцуулалт дээр бол нэлийн реформын шинж чанартай өөрчлөлтүүд хийгээд тэр нийгмийн даатгалын сан гэдэг маань өөрөө бусад орнуудтай адилхан ийм урт хугацаатай дотоодын хөрөнгө оруулалтын сан хөрөнгө оруулалт хийх их усүр болох ийм талаас нь харж шинжилэл хийх болов гэсэн ийм л хүлээлтийг бол үндсэндээ бол хувийн хвшлийнхны зүгээс харж байгаа. Тэгэхээр та бас макро эдийн засгийн үзүүлэлтүүд ерөөдөө сүүлийн жилүүдэд харьцангуйд ордож байгаа талаар хэллээ. Ер нь бизнесүүдийн хувьд хамгийн хүчтэй нөлөөлж байгаа одоо макро сулрал одоо юу бол үүнээс гадна та энэ нөхцөл байдал хизээнээс харьцангуй одоо эргэж игдэрнэ гэж харж байгаа. За яг бизнесийн орчны тогтвортой сайн байлгахад бол нөлөөлдөг нэг чухал хүчин зүйл бол жишээ нь валютын ханшны өөрчлөлт байдаг. Сүүлийн жилүүдэд яг одоо он 24 оны эцэстэй харьцуулахад одоо өнөөдрийн хувьд бол валютын ханшны өсөлт бол нэг 6%-аар жишээ өссөн байх жишээ нь гадаад валютын ханш.
Тэгэхээр өөрөө эсрэгээрээ одоо дотоодын валют маань суларч чинь энэ хэрээрээ болохоор дотоодын үйлдвэрлэгч нарын хувьд бол нөлөөлөл үзүүлж байгаа. За дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа дотоодын яг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар бол жилийн ирэх тусам хумигцаар байгаа. Эсвэргээр уул уурхайн салбар хувь хэмжээ бол нэмэгцээр байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө юу харуулж байгаа нөхөр манай Монголын эдийн засаг маань өөрөө нэг юм маш сулдаатай жижигхэн хөлтэй маш том биетэй юм хизээ мүдгүй нурж унахад бэлэн байгаа ийм хүн шиг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ олон төрлийн салбаруудаа бид нэр хөгжүүлэх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх шаардлагатай байна. Хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг одоо үйл ажиллагаагаа явуулахад дэмжлэг үзүүлэхэ болиё гэхэд зүгээр ямар нэг юм хязгаарлалт тавихаа бас ойлгох шаардлагатай байна. Засгийн газрын зохицуулалтуудыг багасгах ийм заашгүй шаардлагатай байгаа. Энтэй холбоотой сүүлийн үед засгийн газар тэр зөвшөөрлийн тухай хууль дээр бас өөрчлөлт оруулахгаа ярьж байгаад бол бид нар бас маш их таатай хүлээлттэй байж байгаа. Тэгэхээр таваас хувийн хвшлийн оролцоо ерөөдөө хумигдж байгааг хэлсэн. Бас төрийн оролцоо бол нэлээд өндөр байна. Тэгэхээр ер нь бодлогын ер нь яг дутагдaltaй байгаа ямар одоо арга хэмжээнүүдийг таны зүгээс харж байгаа бол илүү одоо бизнесүүдийг доктортой үйл ажиллагаагаар дэмжих хуулийн дэмжих чиглэлд ер нь одоо яг ямар өөрчлөлтүүдийг хийх нэг одоо шаардлагатай байна. За юуны төрөнд гинтийн цочмог шийдвэр гаргадгийг болох хэрэгтэй засгийн газрын зүгээс. Ер нь бол одоо энэ яг одоо бол их хурлаар жишээ нь хөгжлийн төлөвлөгөөгөө одоо хилцэж штэ. Яг энтэй адилхан урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөнийхөө дагуу явахгүй бол гинт огцом шийдвэр гаргадаг нь өөрөө бизнесийн орчныг одоо муутгахад аяг нөлөөлдөг. Хоёрдугаарт аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэгчдийн нэр хүндэд халддагыг болох хэрэгтэй. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнуудын зүгээс хүртэл ийм асуудал гарах тохиолдол нэлээд олон байгаа сүүлийн жилүүдэд. Тэгэхээр энэ бол өөрөө бизнес эрхлэгчдийн бизнесийн нэр хүнд гэдэг чинь өөрөө бизнес эрхлэгчдийн одоо ажиллах орчныг сөргөөр харагдуулах, орчныг буруу явж байгаа юм байна гэдгийг гадаадын хөрөнгө оруулагч нарт жишээ нь буруугаар харагдвал ийм нэг нөхцөл болдог. За хоёрдугаарт энэ шүүхийн болон одоо гэрээний хэрэгжилтийн асуудлыг бид нар бол зайлшгүй хуулийн дагуу явдаг. Энийг хэрэгжүүлдэг болох нь гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарыг дэмжих, гадаадны шууд хөрөнгө оруулалтыг оруулж ирэх. Бид нар Монгол улсад хөрөнгө оруулалтаа оруулсан учраас энийг буцаагаад бид нар эргүүлээд авах энд бизнес эрхлэх орчин найдвартай шүү гэдгийг харуулахад хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйл бол бас энэ гэрээний хэрэгжилтийн асуудал, энэ шүүхийн хөндлөнгийн асуудал эдгээр бол аяг их нөлөөлж яадаг. За дээр нь валютын ханшнаас гадна инфляцийн асуудал байна. Уул уурхайн зөвхөн нэг салбар илүү хөгжчихсэн бусад салбаруудын бүтээмж айгүй бага байгаа нь өөрөө бас энэ одоо бизнесийн орчныг макро талаас муу болгох энэ нөлөөллүүдийг үзүүлээд байдаг. Тэгэхээр маш олон зүйл байгаа. Эдгээрийг цогцоор нь авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ одоо аж ахуйн нэгжүүдийг дэмжиж гин гээд төрөөс оролцоод болох хэрэгтэй. Дэмжихээ болцохоо зүгээр л ямар нэгэн байдлаар хязгаарлалт зохицуулт хийх гэдэг болоод энэ тогтвортой тайван ажиллах нөхцөлийг бүрдүүлж чааж гэж одоо сүүлийн үед бол бид нар ингэж хүсэж байгаа. Тэгэхээр товчгоос суугаад таны сая дурдсан өөрчлөлтүүд ер нь та бизнесийн орчны ойрын 3-аас 4 жилийн ч юм одоо төлөв байдлыг ер нь хэрхэн өөрчлөгдсөн баг вэ? Ер нь ямар хүлээлттэй байна вэ? За сүүлийн жилүүд засгийн газраас авч хэрэгжүүлэх гээд ингээд зарлаад байгаа арга хэмжээгээ үнэхээр авч хэрэгжүүлж чадах юм бол үнэхээр реформ хийж чадах юм бол сүүлийн одоо эх 2-3 жилийн хувьд бол аж ахуйн нэгжүүдийн хувьд бол бизнес эрхлэх орчин жоохон бага ч гэсэн сайжрах болов жоохон ч гэсэн тавигдах болов гэж бид нар хүлээлттэй байна. Жишээ нь зөвшөөрлийн тухай асуудлууд, татварын асуудлууд, нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлууд, нийгмийн даатгалын шимтгэл чинь өөрөө баг энэ татвар шиг болчихсон байгаа асуудал байгаа. За дээр нь энэ засгийн газар сүүлийн үед энэ төрийн өмчийн оролцоотой байгаа компаниудыг байгуулахаа болий, багасгахыг, тоогийн цөөрүүлэх гэж юм тийм ээ. Тэгэхээр энэ бүх реформуудаа үнэхээр яг ярьж байгаа шиг авч хэрэгжүүл чадвал харьцангуй одоо бизнесийн орчин сайжрах болов 2-3 жилийн хугацаанд бол гайгүй болох болов гэсэн ийм хүлээлттэй байна.